За эзний өдрийн мэндийг хүргье. За хэдүүлээ чи ямар номноос явж байгаагаа мэдж байгаа байлоо? Санаж гинөө? Бас нэг л хүн санаад байгаа шүү дээ. Бос нь яасан юм бэ? Петр номноос явж байгаа тий. Ямар Петр вүлээ? 2 дугаар Петр номоос явж байгаа. Хамтдаа өргөжлүүлээд 2 дугаар Петр номын одоо 1-р бүлгийн төгсгөлийн хэсгийг өнөөдөр хамтдаа уншаад ярилцах болно. Та нар ерөнхийдөө анзаардаг бах тий. Юу гэхээр альваад итгэх хүний гинэн сэтгэл заримдаа бусад хүмүүст яг хөлжих, мөнгөжих боломжийг олгодог тий. Тэгдэг үстэй. Нөгөө ингээл хитвч сэгсэрч мэгсрээл тий. Тэр тэгчгэл юм бол ер нь бол амьдрал нь гоё болоод хангалуун болчихно гэсэн тэр гинэн сэтгэлээс болоод тэрийг далимдуулаад нэг хүн яах вэ? Хөлжиж байгаа, мөнгөжж байгаа. Ер нь бол яг завшиж байгаа гэсэн үг тийм. Тэгээд яг ийм гинэн сэтгэлээс болоод гинэн ийм хоосон итгэлээс болоод зарим хүмүүс хөлждөг бол зарим хүмүүс яадаг вэ? Улам бүр дорддог. Мухар сүсгтэй болдог, хоосролд хүрдэг. Маш энгийн ойлгомжтой зүйл. Харин итгэгч хүмүүс бидний хувьд итгэдэг энэ итгэл мань эрс ялгаатай гэдгийг Петр онцлохыг зорьсон байдаг ерөнхийдөө бол. Яг тэгэхээр яг тухайн үед хуурамч багш нар Есүс Христэд итгэх итгэл гэж ер нь бол бараг байхгүй. Дими зүйл, хоосон зүйл, Есүс дахиж ирнэ гэдэг бол худлаа зүйл. Есүсийн шавнар түүний хийсэн гайхамшиг гээд олон зүйлсүүдийг ярьж ин тийм зүйл үндэ байгаагүй гэж тунхаглахыг бас монхруулахыг итгэгчдийн итгэлийг одоо хоосон болгохыг зорж бүр зориудаар ийм гаж буруу сургаалуудыг түгээх ийм аюултай байсан харагдаж байгаа. Илч Петр ийм хүмүүс өөрийнх нь цаг үед болоод ирээдүйд бүр илүү олон болно гэдгийг нэг талаараа мэдчихсэн учраас загталтаа анхааруулan бичгийг зорьсон. Бидний итгэсэн итгэл Есүс Христийн ирэлт, түүний үхэл, амьдрал, гайхамшигыг үйлдсэн үйлдэл, тунхаглал дахин ирэх болно гэдэг тэр амлалт нь хоосон зүйл юусоо биш гэдгийг яах вэ? Петр уншигчдаа ойлгуулахыг зорьсон байдаг. Яг тэр хүмүүс өөрсдөө ийм гинэн одоо хоосон ийм худал үгсэд автах тийм автахтай маш амархан байдаг нэг талаар. Тэгээд нөгөө үсгэлийн баяр болохоор нэг зүйл байдаг штэ. Зарим эцэгхүүд хүүхдтэй үсгийг аваад өгчих юм бол амьдрал нь өстө дардан шулуун болно гэдэг итгэлээрээ маш их мөнгө өгөөд хүүхдийнх нь нэр нь яагаар эхэлсэн байхад үсг авч өгөхийг зорж байгаа гэж. Тийм зүйл яг бодиттой болж байгаа штэ. Мухар сүсэг, хоосон итгэлд автаж түүндээ итгэх нь олон хүмүүсийн хувьд бүр ийм амархан зүйл байдаг. Тэгэхээр энэ аюулаас болгоомжлуулахын тулд Петр уншигчдаа Христэд итгэх итгэл бол хоосон зүйл биш гэдгийг дахин баттхан тайлбарлаж, сануулж, мэдүүлж ойлгуулахыг зорьсон баг ерөнхийдөө бол. Бидний итгэдэг итгэл бол бодиттой. Тийм үстэй. Хоосон зүйл бол биш гэж. За би та нарт 2 дугаар Петр номын 1:12-оос 21 ишлэлийг уншиж үгүй та нар дагуулад хараар. 2 дугаар Петр 1:12-оос 21 ишлэл. Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүүгээ өөрсдөд чинь байгаа үнэнд батжсан байлаач гэсэн би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно. Би энэхүү асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрээхэд зөв гэж үзэж байна. Ингэхдээ бидний эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон би удахгүй асраа тайжхаа мэдэж байна. Намайг одсны дараа та нар эдгээр зүйлсийг үргэлж санах чадвартай байгаасаа гэсэндээ би бас хичээх болно. Бид эзэн Есүс Христийнхээ хүч чадал ба түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон домгуудыг дагаагүй. Харин бид түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчд байсан. Учир нь түүнийг эцэг бурхнаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед сүр жавхланд алдраас энэ бол миний хайртай хүү. Түүнд таалал минь оршлог гэсэн дуу гарав. Бид түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.
Үүгээр бид илүү баттай иш үзүүлгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гих хүртэл харанхуй газар гэрэлтэж буйд энэ лүг анхаарах мэд та нар түүнд анхаарал тавихтаа сайн байдаг. Бичвэрийн нэгч иш үзүүлэг нь иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтэн. Учир нь нэгч иш үзүүлэг хизээж хүний хүслээр гарсангүй харин ариун сүнсээр хөтлөгдсөн хүмүүс бурхнаас альджээ гэсэн баг. Амен. Бид нар хамгийн ихний хэсгийг харах юм бол тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд гэж. Эдгүүгээ өөрсдөд чинь байгаа үнэнд батжсан байлаа ч гэсэн би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно гэж хэлсэн. Петр. Бид нар 12-аас 15 дугаар ишлэлийг харах юм бол энэ сануулгах гэдэг үг 3 удаа гарсан баг. 3 удаа ямагт сануулж байх болно, сануулгаар сэрэхээ зөв гэж үзэж байна, санах чадвартай байгаасаа гэсэндээ би хичээх болно гэсэн энэ 3 зүйлийг дахин давтан хэлсэн баг. Илч Петр. Яг энэ бас харах юм бол тэдэнд мэдэхгүй байгаа зүйлийг нь хэлж өгж байгаа биш. Харин мэддэг хэдийнэ мэддэг болсон, аль хэдийнэ сонсож ойлгосон, өөрсдийн болгосон тэр чухал зүйлсүүдийг нь дахин сануулах нь зөв гэж үзээд би үргэлж хичээх болно гэсэн зүйлийг Петр энд бичсэн баг. Та нар мэддэг учраас би зүгээр одоо ингээ орхичих, та нарт найдчих. Та нар ер нь бол ингээд өөрсдийнхөө ухамсараар өөрсдөө мэддэг зүйлээ хийгээд хэрэгжүүлээд итгэгч хүн ямар байх ёстойг тийм замаар амьдрчих байхаа гэд би ингээд чимээгүй хоошоо болчихъя гэж бол Петр хэлээг баг. Та нар мэддэг байлаач би дахин хэлэх болно гэж. Би яг хоо ер нь бол ингээд хүмүүсийн ухамсарт үйлдэлт жоохон найддаг төрлийн хүн байхгүй өөрөө. Заавал ингээд хэлээл. За чи одоо яг энийг зүйлийг хий. За чи одоо ингэх нь вэ шүү гэдэг ингээд дахин нурших замаар хэлхийг ер нь бол боддгоо байхгүй. Зүгээр за энэ хүн өөрөө ойлгож байгаа, мэдж байгаа, тэг хийчих байх. Яг цагтаа хэлчих байх, цагтаа хийчих байх. Тэг хийх ёстой зүйлээ асуудалгүй ингээд зохицуулчих байх гэдэг ингээд найддаг. Гэтэл Петр яг энд болохоор эсрэгээр хэлж байгаа. Та нар мэддэг байсан ч хамаагүй би дахин хэлье гэж. Эдгээр зүйлсүүдийг хийх, хэрэгжүүлэх чадвартай байхын тулд би дахин хичээе гэж. Би бүр үхэх хүртлээр энэ зүйлийг сануулсаар бай гэдгийг нэг талаараа хэлж өгч байгаа. Үхэх хүртлээ гэж. Тэгэхээр итгэгчдийн хувьд аль хэдийнэ мэддэг болсон, хийдэг байсан зүйлсээ хийхгүй байх, мэддэг байснаа мэдэхгүй болох, сонссон зүйлсээ мартах гэдэг аюул яадаг бах вэ? Дандаа байдаг гэж Петр энд нэг талаараа тодорхой хэлж өгч байгаа. Дандаа байдаг. Эдгээр зүйлс нь юу юм байх төсөө? Петр эдгээр зүйлсийг та нарт сануулна л гэдэг. Эдгээр зүйлс нь юу юм бэ? Та нар санаж байна уу? Өнгөрсөн удаагийн номлолоос эдгээр зүйлстэй холбоотой зүйлийг хэдүүлээ сонссон шүү дээ. Юу лээ? Эдгээр зүйлс. За хамгийн энгийнээр бид нар бодох юм бол Петр биш дээ. Захидлыг бичгээс өмнөх, 2 дугаар захидлыг бичгээс өмнөх магадгүй 1-р Петр номын тухай хэлж байгаа баг. Дээрээс нь элчнэр буюу 12 шавийн тунхаглаж дамжуулж байсан одоо сайн мэдээний үгсийн тухай хэлж байгаа баг. Одоо синоптик сайн мэдээ буюу сайн мэдээний номуудын тухай хэлж байгаа баг. Дээрээс нь хуучин гэрээний үгсийн тухай ярьж байгаа баг. Тэгээ хамгийн ойрын хам шиг харах юм бол 1-р бүлгийн эхлэлд гарч байгаа хэдэн үг байгаа. 8 үг ус. Та нар санаж байгаа бол итгэл, сайн чанар, мэдлэг, бие захирах, төвчээр, итгэл сүсэг, ах дүүсэг инрэл болон хайрыг та нар бацдаг гэж. Эдгээр зүйлсүүдийг та нар мэддэг байлаач үргэлжлүүлэн сансаар байхын тулд эдгээр аль нэгийг нь алдагдуулахгүй тулд эсвэл бүгдийг нь алдагдуулахгүй тулд би та нар дахин сануулсаар байхдаа бол хойш суухгүй гэж хэлж өгч байгаа. Дахин сануулъя гэж. Хэн нэг хүнд угаасаа юу лээ? Мэддэггүй зүйлийг сануулна гэж бол байхгүй, мэддэг зүйлийг нь сануулах гэж бол байх. Тодорхой ойлгосон зүйлсийг нь дахин сануулж байгаа. Заримдаа тэгдэг шүү дээ. Одоо би нэг англиунаад ингээл минийхөө одоо яг ингэдэгэн шүү. Одоо чи тэгээч эхлэв. Би мэдэж шүү дээ гэл. Бараг л тэгдэг болцсон одоо. Би мэдэж байна ойлгоч одоо чимээгүй бай гэж байгаа байхгүй наа. Нэг талаар би сануулж шүү дээ. Би мэдж байгаа учраас чимээгүй байх гэх хандлага бидний сарандаа гардаг. Би мэддэг зүйлийг минь хэлээд ах юм. Ойлгоцсон зүйлийг минь заагаад ах юм. Ямар төвөгтэй юм бэ гэж. Гэтэл Петр уншигчтай хандлага хэлж байгаа зүйл нь та нар мэддэг байлаа гэсэн би
та нарт дахин мэддэг зүйлсийг чинь сануулах болно гэж хэлж байна. Бидний итгэлийн амьдралд 95 жил болсон, 10 жил болсон, зөндөө олон сургаал, номлуудыг сонссон, зөндөө олон сургууль семинаруудад хамрагдсан, ойлгосон, хүлээж авсан, энэ чихэр оруулсан, тий? Гэхдээ тэр зүйлсүүдийг мартахгүй тул бид нар дахин эзэнтэй ойр байж түүний үг сургаалтаа нөхөрлөх хэрэгтэй болдог. Бидний хэлж байгаа зүйл ердөө л энэ. Мэддэг гээд битгий хийснээс холдороо. Мэддэг гээд чуулганаасаа битгий хөндөрөөрөө. Мэддэг гээд битгий цээжэд илдэж бусдын чамд сануулахыг хүсэж байгаа тэр үг сургаал тэр зүйлсүүдийг битгий ингэж амын хамхуулаарай гэж. Битгий тийм бардам байгаарай. Харин даруй байж эзний өмнө ирээд түүний үгтээ үргэлж нөхөрлөж сонсож эргэн санджих хэвээр энэ бол их чухал шүү гэж хэлж байгаа бид нар. Эдгээр зүйлс нөгөө 8 зүйлс дахиад шинэ гэрээний зүйлсүүд хуучин гэрээний бидэнд мэдүүлсэн тэр үгсийн тухай хэлж байгаа. Итгэлийн амьдрал хэрэгцээтэй чухал зүйлс гэж хэлсэндээ сая 8 зүйл. Бид нэг зүйлийг мэддэг шүү дээ. Амттай сайхан цовин хийж идий гэвэл бүх орц нь яг тохирсон байх хэрэгтэй болдог, тий? Урилан тохирсон, махан тохирсон, давсан таарсан бүх орц нь яг бүрэн байж тэр амттай цовин болдог. Аль нэгийг нь дутаачих юм бол цовин биш болчихно, тийм үстэй. Яг үүнтэй адилхан итгэгч хүмүүст байх ёстой энэ 8 чанарууд хэрэгжүүлэлтүүд амьдралын хэм маягууд бүхэлдээ байж иж бүхэлдээ бидэнд байж иж яг үгээр тэр нь яг зөв зохистой гэрчлэлийн амьдрал болж харагдах ёстой болж байна. Аль нэгийг нь дутаачих юм бол тэгэл болохгүй болно. Хүмүүс гойчлон, муучлан, тэ эзний нэрийг гутаа хавьд очдог. Тэгэхээр Петр хэлж байна. Итгэгчтэй эдгээр чанаруудыг буюу итгэл, сайн чанар, мэдлэг, бие захирах, төвчээр, итгэл сүсэг, ах トゥ усыг инэрэл болоод хайр эдгээр зүйлсүүдийг хамттан баттгаж авч явсан ийм итгэлийн амьдралтай байгаа ч гэж. Эдгээр бити мартаарай гэж. Петр дахин тэдэнд сануулахыг зорьсон баг. Аль нэг орцыг нь багсаж болохгүй шүү гэж. Аль нэгийг нь мартаж болохгүй шүү гэж. Тэгээ дахиад нэг хэлсэн хоёр дахь хэлсэн зүйл нь юусэн те. Асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрэх болно гэж хэлж байна. Тэгээ энэ үгийг харах юм бол нэг талаараа яадаг бахна бидний хувьд унтдаг бахна. Унтдаг гэдэг нь зүгээр л тэр чигтээ унтаад ах тухай биш те. Христж амьдралаар амьдрах гэдэг зүйлийг умартаж эдгээр зүйлсүүдийн аль нэгийг нь мартаж эсвэл бүхэлд нь мартаж эзний үгийг уншиж түүгээр амьдрах гэдгийг байлгах тухай ярьж байгаа. Орхих тухай ярьж байгаа. Сүнслэг байдлын хувьд унтаа байдалд очих тухай ярьж байгаа нэг талаар. Итгэгч хэрнээ итгэгч биш юм шиг амьдрах тухай ярьж байгаа. Тэгээ энэ сүнслэг байдалд унтаа байдалд итгэгчдийг буюу уншигчд нь хүрэхгүй байхын төлөө, орохгүй байхын төлөө Петр тэдэнд юу гэж хэлж байгаа юм? Би та нарыг сэрэмээр байна гэж. Сэрэмээр байна. Асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрэмээр байна гэж. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал сэргийг сэрүүн байх хэрэгтэй болж байгаа. Унтаа биш. Хуурай биш. Худал биш. Хоёр нүртэй биш. Харин Есүс Христийн бидэнд заасны дагуу эдгээр зүйлсүүдийг буюу сая 8 зүйлсүүдийг бид нар шингээсэн тийм амьдралтай байгаасаа гэж нэг талаараа Петр биднээс хүсэж байгаа гэсэн. Тэгээ бид нар нэг зүйлийг эндээс харж байна тийм. Петр өөрийнхөө биеийг асар гэж хэлж байгаа. Яагаад асар гэж хэлэх болсон юм? Асар гэдэг чинь хуучин гэрээний дагуу бол майхны тухай хэлж байгаа тийм. Эзний нөгөө сүнс орших сүмийн тухай хэлж байгаа. Тэгээ өнөөдөр бидний бие ч гэсэн яг Иесус Христийн буюу Бурхны сүнс орших сүм гэдгийг бас нэг талаараа бид нэр анзаарах хэрэгтэй байна. Тэгээ энэ сүмийг бид нар унтаа байдалтай аваач чинь үү, явж гин үү? Харин сэргийг болоод эзэнт тааламжтай замаар буюу эдгээрийг биелүүлсэн, шингээсэн тэр зохистой итгэлийн амьдралын хэм маягаар сэргийг байлгаж гин үгүй юу гэдэг зүйлийг бас нэг талаараа бодох хэрэгтэй болж байна. Та нар нэг юм үг сонсч ирсэн байлгүй те? Сонсч ирсэн, сонсоогүй гэж магадгүй л те. Би бол сонсч ирсэн юу гэсэн. Үг чинь залбин шод. Үйлдэл чинь зэрлэгшсэн байна уу юу гэж. Тийм үгийг сонсч ирсэн та нар.
Үгүй гэнэ. Манай бол зүгээр толгой малгайгаа гэсэрч штэ. Тийм үг заримдаа ингэ сонсч ирсэн юм. Үг чин залбиршаад үл зэрлэгчсэн биш штэ. Чи ч бүр эзний үгээ уншихаа болцсон юм биш үү гэж. Чуулганаас бүр хөндөрсөн юм биш үү гэж. Тэ? Тэгээ хамгийн энгийн ойлголт нь ердөө л юм. Бид нар эзнээс холдоод түүний үг сургаалыг дахин өөртөө сануулахгүй байх амьдралын хэмээг юу аваачаад сүнслэг байдлаа унтаа байдалд авааччих бол яах вэ? Бид нар нөгөө 8 зүйлийг биш өөр зүйлсүүдийг өөрсдөөсөө гаргадаг. Төвчээргүй байдал, биеэ захирахгүй байдал, уур бухимдал, үзэн ядалт, атаа хорсол, итгэлгүй байдал, муу зан чанаруудыг харуулж эхэлдэг. Тэгэхээр бид нэр өөрсдөө хинж болох нь юу? Ер нь бол би яг итгэлийн амьдралаар сэргийг тийм итгэлийн амьдралаар амьдарч гин үгүй юу? Эсвэл яг үг үйлдэл нь зэрлэгчсэн залбирчсан тийм байдалтай явж гин үү? Эзнээс хол бол ямар байх нь ойлгомжтой. Эзэнтэй ойр байвал бид ямар байх нь ойлгомжтой гэдгийг эндээс харж байгаа. Тэгээд бид уншигчтай хэлж байна. Та нарыг сануулгаар сэрэмээр байна. Эдгээр зүйлсүүдийг дахин сануулахын тулд. Бид нар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Бид дур зоргоороо өөрсдийн хүслээрээ юу хийхийг хүссэн түүнийгээ үйлдэж амьдарч гин үү? Уур бухимдал, атаа хорсол дотор явж гин үү? Үгүй юу? Яаж ийн те? Бидний итгэлийн амьдрал хуурай болцсон юм шиг явж гин үү? Өөрийгөө хянах хэрэгтэй болж байгаа. Өөрсдөөсөө асуудлыг асууж, шудраг хандах хэрэгтэй болж байгаа. Хэрвээ бидний итгэлийн амьдрал хоосон, хуурмаг, хуурай, унтаа байдалд явж байгаа бол тэрийг яг байгаагаар нь дүгнээд эзний өмнө буулт хийгээд түүний үг сургаалуудыг сонсож Петрийн сануулгыг эргэн авч те эзэнд найдах хэрэгтэй болж байгаа. Тэгээ бидний хувьд хэлж чадах зүйл ердөө л тэр те эзэн минь итгэлгүй бол та намайг уучлаарай. Итгэлийг минь өсгөж өгөөч гэж. Бид өөрсдөө хичээгээд чадахгүй маань харин таны үг бидэнд хэрэгтэй учраас таны үг бидэнд байж иж энэ итгэл өсөх юм биш үү гэж. Маш энгийн ойлголт. Итгэл өсөх, итгэлийн амьдралын гэрчлэл өсөх, баялаг болох юунаас хамаатай? Бидний хичээл зүтгэлээс үгүй баг. Эзний үгээс хамаатай. Бичвэртэй л хамаатай баг. Тэгээд дахиад цааш нь хэлсэн байна. Намайг одсны дараа та нар эдгээр зүйлсийг санах чадвартай байхын тулд би бичлээ. Би хичээх болно гэж. Сонирхолтой нь энэ Петр одоо өөрийнхөө үхэх цагийг мэдсэн тухайгаа хэлж байгаа. Яаж үхэхээ бараг мэдж байгаа. Тэгээд зовлуулнаас урах гэж байгаагаа ойлгоцсон баг. Тэгэхээр бид нэг зүйлийг мэддэг те. Петр өтөл наснда энэ зүйлийг үхлээр үхэж байгаа. Ер нь бол. Гэтэ залуу байхдаа Иесусээс нэг үгийг сонссон шүү дээ. Чи одоо үхэхгүй. Яаж өгөх чинь бол тодорхой гэдэг. Есүс Петрийн яаж өгөхийг хамт байх үедээ хэлсэн байсан. Тэр үгийг санаж байна та нар. Чиний хүсээгүй газар чамайг аваачих болно гэж. Хүсээгүй өгөхлөөр чинь чамайг өхүүлэх болно гэж. Ямар тач Петр бол залуу наснда биш, өгтөл болсон хойноо үхэх ёстой. Үхнэ гэдгээ мэдчихсэн их талаараа Есүсийн амнаас нь сонсон. Тэгээ одоо тэр цаг нь ирсэн байгааг нэг талаараа ойлгож байгаа. Тэгээ хэлсэн тийм намайг үхсний дараа та нар бидний тунхагласан, дамжуулсан Есүс Христийн тухай сайн мэдээний үгсийн дагуу амьдрах чадвартай байхын тулд би хэлж байна гэж. Тэгээ энэ Петрийн хэлж байгаа энэ одоо үгсийг нь харах юм бол Петрийн сануулга одоо энэ сануулах үйл явц нь өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цаг дээр хийлэгдэж байгаа харагддаг. Өнгөрсөнд би та нарт алигдинээд юу сонссон түүнийгээ хэлсэн. Одоо та нар дахиад сануулж байна. Ирээдүйд бас санах чадвартай байхын тулд гэж хэлээд яв цааш нь хөрвүүлж байгаа. Бидний хувьд мартах гэдэг бол аюултай шүү дээ. Тэгээ би яг номдол хийх болгондоо ингээд аль нэг хэсгийг мартчихгүй юмсан гэж их залбирдаг байхгүй. Энэ бол мартах аюултай. Ер нь олон зүйлийг мартчих. Бидний хувьд сүүлийн үед бол мартах асуудлыг юу ч хийгээд байгаа шүү дээ. Нэг ковид үуч хийгээд байгаа тийм. Ковидээс болж мартдаг. Миний бодлоор мартах гэдэг угаасаа дэлхийн суурьас нөгөө Адам Ева нүгэл үйлдсэн цагаас эхлэл байсан баг миний бодлоор. Угаасаа байсан. Яг энэ цагт ч гэсэн байсан гэдгийг Петр мэдж байгаа учраас тамарт мартуулахгүй тулд хэлж байгаа байхгүй. Тэ? Бид нар бол ковид руу шихэд байгаа. Яагаад тэд нар мартаад ирсэн юм бэ гэж? Яагаад мэдсэн сонссноо мартах аюултай ороод ирсэн юм бэ гэж? Зүгээр л явж байгаа мартаад ирсэн юм болов. Тэг бид нар түүхэн талаас нь аваа үзэх юм бол тухайн цагийг үзэх юм бол мартахад хүргэж ирсэн зарим нэг хүчин зүйлсэд байсан.
Тэр бол өөр зүйлс нөгөө өөр аюулууд нэг талаараа хавчлах зовлонгийн тухай хэлж байгаа. Толгой нь ингээд хизээ өгөх бол, хин ирж намайг барих бол, хин Есүсийг хөнөөсөнчлэн биднийг барьж хөнөөх бол гэдэг энэ аюулын тухай ярьж байгаа. Дээрээс нь яг энэ Ромын хавчлахын улмаас итгэгчид яасан гэхээр хаана очиж амьдрах уу? Юу хийж амьдрах уу? Өнөө маргаашийн талах минь юу ах бол те? Хоолунд яах бол, өмсөд зүөх минь юу ах бол гэсэн энэ санаа зовлтод байсан нэг талаараа. Тэр энэ айдас, энэ санаа зовнол, энэ аюулыг бодох тунгаах үедээ хамгийн чухал зүйлсүүдийг мартчихсэн. Мартах аюулд очиж исэн гэсэн утгатай нэг талаараа. Та нар бол мэдэн шүү дээ. Ингээл ажил төрөлгөл маш завгүй байдал очингуудаа бид нар зарим зүйлсүүдийг мартаж эхэлдэг. Цуглаанд очих нь чухал гэдгийг мартаж эхэлдэг. Маш завгүй байгаа учраас үр хүүхдээ өсгөж хүмүүл эсвэл хин нэгэн өвдөж зовх үед яг гэхээр эсийн мүлэгт суух муух одоо энэ эзний үгийг унших маш гэдэг зүгээр л мартчихдаг. Амархан болж эхэлдэг мартах нь. Тэгэхээр Петрийн уншигчдын хувьд хавчлаг зовлон бэрхшээл зүгтах барих одоо юу гэдгийг те энэ аюулуудаас болоод аль хэдийнэ сонссон байсан чухал үг болох Есүс Христийн тухай сайн мэдээ болоод хуучин гэрээний бичрүүдийн чухал зүйлсүүдийг тэд мартагнах аюулт олж исэн гэсэн үг. Тэгээ яг ийм нөхцөл байдалд Петрт дахин хэлж байна. Сануулна. Дахин сануулгал. Сан бас дахин сан гэж тийм. Тэгэхээр бид нар бас нэг зүйлийг асуух хэрэгтэй. Бидний эзний үгийг мартах, эзэнтэй ойр байх, итгэлийн амьдралаар амьдрах, нөгөө эдгээр зүйлс буюу нөгөө 8 чанаруудыг шингээсэн их гэрчлэлтэй амьдралтай байх гэдгээс холдуулж байгаа, эзний үгийг мартуулж байгаа ямар асуудлууд надад байдаг вэ? Байж болох вэ? Би энэс яаж сэргийлэх вэ? Тэ? Гэдгийг урьдчилан бодож, урьдчилан тооцоолж, урьдчилан цагийн менежмент гаргаж тэгж байж бидний нөгөө сүм чуулганыхаа үйл ажиллагаа, үйлчлэл энэ болгонд одоо юу гэх вэ? Зарим зүйлийг чухал биш зүйлсүүдийг хойш нь тавьж оролцох боломжтой болно, үйлчлэх боломжтой болно. Үгүй тэгэл мартаал явуулаа. Тэгээд тарих бидний тарих яагаад мартдаг вэ гэдэг асуултын бас нэг зүгээр энгийн тайлбар юу гэсэн гэхээр тухайн зүйлсүүдийг дахин давтан хийхгүй байгаа л байвал мартчихдаг. Энэ бол маш энгийн зүйл шүү дээ, бидний мэддэг зүйл. Бид нар Христэд итгэж амьдралаар тууштай бөгөөд говьшгүй амьдрмаар байгаа бол чухал зүйлсийгээ тооцож гаргаад тэдгэрийг дахин давтаг хийх хэрэгтэй болдог. Тэгэх юм бол тэр нь бидний амьдралын нэг хэсэг болно. Зүгээр амархан хийдэг зүйл болчихно. Тэгээ би нэг зүйлийг айгүй тодорхой ойлгож байгаа. Тэр нь юу гэхээр эсийн бүлгийн уулзалт гэдэг. Миний эсийн бүлгийн уулзалтыг би анх хийхэд амар хэцүү байсан надад. Сүнслэг байдлын хувьд тэмцэлтэй, хойшоо суумаар, хиймээргүй баймаар. Ер нь жоохон төвөгтэй. Гэхдээ энийг яг ч тууштай бүр хичээсээр байгаад бүтэн жил явсны дараа энэ зүгээр л энгийн зүйл болж хувирдаг. Энгийн зүйл болж хувирдаг. Яг л шүдөө ухахтай адилхан, яг л усан дорохтой адилхан зүйл болж хувирдаг. Тэгэхээр бид нар Христч амьдралаар амьдрмаар байгаа бол чухал зүйлсүүдийг 1-2 дугаар тавиад тэдгэрийг тууштай хийх хэрэгтэй болдог. Мартахгүй тулд. Амьдралынхаа бүхэлд нэг хэсэг болгож авахын тулд гэсэн үг. Тэгээ бидний сануулж байгаа сануулга ердөөл төр янз янзын зүйлсээс болж чухал зүйлсээ мартахгүй тулд би та нарт сануулж байна. Үргэлж хийдэг байгаараа л гэж хэлж байна. Бид нар цааш нарах юм бол энд 16 дугаар ишлээс хойш 2 зүйлийн тухай хэлсэн байна. Есүс Христийн нөгөө уулан дээр Петр, Яков, Иохан нартай хамт байх үедээ нэг 2 хүнтэй уулзсан тэр үеийн явдлыг хэлсэн баг. Есүс маш олон гайхамшгуудыг үйлдсэн. Маш олон гайхамшигтай зүйлсүүдийг үйлдсэн. Олон хүмүүсийг илгээсэн. Гэхдээ Петр энд тэр олон гайхамшигтай ажлуудаас нь хамгийн чухлыг нь буюу үнцэнтэйг нь энд дурдсан юм шаардаж байгаа. Тэр нь юу гэвэл Есүс Христийн хувирал эссэн. Уулан дээр Мосе болон Илиятай уулзж явах үед хувцсны ялаа гэрэлтсэн гэж. Цав цагаан болсон гэж. Тэг үүнийг нь хараад нөгөө шамнар нь яасан гэхлээр гяс майхан зайхан бариад дандаа ийм байл та гэл те. Дандаа энд амьдрий, баг энд амьдрцгаа явах юм ирсэн. Тэр хувирлын тухай ирсэн. Ямар гайхамшигтай зүйлсийг бид нар нүдээр үзсэн гэж гэж. Хоёрдугаарт нь иш үзүүлэгчдийн хэлсэн үгсийг онцлон бичсэн баг. Петр.
Яг тэгэхээр хурамч багш нар бас нэг ярьдаг байсан зүйл нь юу гэхээр Есүсийн хийж байсан гайхамшгууд үргэлжлэн бий болох нь багассан, байхгүй болсон. Тийм гайхамшиг болохгүй л байгаа зү гэж. Яагаад гэвэл худлаа байхгүй юу? Та нар зүгээр л зохиож чинь Есүс уйман өвчтөө гэдгээс ингэж тийм зүйлийг үйлдсэн гэж, ийм зүйлийг үйлдсэн. Та нар зүгээр зохиож байгаа гэж элч нарын хэлсэн сайн мэдээг гуйлахыг, няцаахыг зорж исэн хурамч багш нар тэнд байсан гэсэн үг. Магадгүй тийм хүмүүс бүр улам олон болно гэдгийг Петр мэдчихсэн урьдаас магадгүй. Харин энд Петр юу гэж хэлж байгаа гэхээр үгүй би бүр нүдэрээ харсан юм а гэж. Нүдэрээ дэрэгдэн байж түүний гэрэлтсэн тэр гайхалтай хувирлыг болоод Илия Мосетэй болсон уулзалтыг үзсэн. Тэгээд зогсохгүй яг тэр зүйлийн үед яг тийм зүйлийг үзэж байх үед Тэнгэрээс нэгэн дуу гарсан тухай хэлж байгаа. Энэ бол юу лээ? Энэ бол миний хайртай хүү. Түүнд таалал минь оршдог гэсэн дуу гарав. Бид түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа Тэнгэрээс гарсан энэ дууг сонссон юм а гэж хэлж өгч байгаа. Сонссон юм а гэж. Энэ гайхалтай зүйлсүүдийг бид нар зүгээр л зохиогоогүй харин нүдээр гэрчлэгчд байсан юм а гэж. Тэгээ цааш нарах юм бол ингэж хэлсэн. Үүгээр бид илүү баттай иш үзүүлгийн үхтэй гэж хэлж байгаа. Үүгээр бид тэр гайхамшигыг үзсэн учраас Есүс тэр гайхамшигаа бидэнд харуулсан учраас Бурхны тэр дуу хоолойг бид сонссон учраас илүү баттай иш үзүүлгийн үгс бидэнд өгөгдсөн юм а гэж хэлж байгаа. Яг энэ дэр янз янзын Библи тайлбарлаж байгаа хүмүүсийн тайлбар байсан л та. Яг энд Петр бол ингээд яг гайхамшигуд байсан гэхдээ тэрнээс илүү гайхалтай зүйл бол иш үзүүлгийн үгс юм а гэдгийг ойлгуулахын тулд ингэж хэлсэн байна гэж хэлсэн. Зарим хүмүүсийн тайлбарлаж байгаа тайлбарыг харах юм бол яг Есүсийн амьдарч байсан тэр үед Есүсийн үйлдсэн гайхамшиг үйлдсэн болоод энэ хувирал мөврөл нь яг бодиттой бол гайхалтай зүйл байсан. Дээрэс нь иш үзүүлгийн үгсэн ч гэсэн гайхалтай үнэн бодит байсан. Энэ хоёр нь хамтдаа ажилласан гэх тайлбарыг хэлж ирсэн. Үүгээр бид илүү баттай иш үзүүлгийн үгтэй гэж. Харин өөр бас зарим тайлбарууд юу гэсэн гэхээр хуучин гэрээний үгс хэний тухай хэлэгдсэн байх тусаа гэж. Хуучин гэрээний үгс хэний тухай иш үзүүлсэн юм бэ? Есүс Христийн тухай буюу мөнхөд хаанчлах тэр сүр хүч чадалтай гайхамшигтай Есүс гэдэг хааны тухай өгүүлж исэн гэдгийг хэлдэг. Тэр гайхалтай талыг нь Петринд харсан хувирал болж явах үед Есүсийн сүр хүчийг харсан. Бурханаас ирсэн хүн ямар гайхалтай байдгийг харсан. Бурхны хуучин гэрээнд иш үзүүлсэн Месая бол Есүс Христийн мөн байна гэдгийг бас тэр харсан гэсэн. Нэгтлээ хуучин гэрээний бүх иш үзүүлэх үгс нь Есүсээр биелэл болж байгаа. Нөгөө талаараа илүү баттай иш үзүүлгийн үгтэй гэж Петрийн хэлж байгаа үгийг харах юм бол Есүс Христ хуучин гэрээний бүх иш үзүүлгүүдийн биелэл болоод харагдсан. Тэр гайхамшигтай мөнхийн хаанчлал гэдэг нь илэрхий илчлэгдсэн гэж. Дээрээс нь дахиад нэг зүйлийг бид нар мартаж болохгүй. Яг тэр уулан дээр Есүс Илия болоод Мосетэй уулзж явах үед тэнд юу хэлэгдсэн бэ гэдгийг харах юм бол шинэ сайн мэдээний номуудад нэг зүйл хэлэгдсэн баг. Есүс хэрхэн зовж үхлийг үзэх тухай хэлэгдсэн баг. Тэгэхээр хуучин гэрээ Есүс мөнхөд хаанчлахтаа ямар гайхамшигтай хаан байх вэ гэдэг тухай хэлсэн. Нөгөө талаар хуучин гэрээ тэр гайхалтай хаан нь ямар зовлон бэрхшээлүүдийг үзэж цовдлогдож үхэх вэ гэдгийг бас хэлсэн. Аль алийг нь хэлсэн гэсэн үг. Тэгэхээр дэрэгдэн байж сонссон Петрийн хувьд ямар гайхалтай вэ гэдгийг нь харсан. Дээрээс нь яаж үхэх вэ, яаж амьлах вэ гэдгийг нь сонссон гэсэн үг. Нэгсэндээ Есүсийн хувирал болоод уулан дээрх тэр гайхамшигт үйлдэл нь хуучин гэрээний бүх иш үзүүлэлтүүдийг илүү баттай тодорхой болгосон гэсэн утгатай зүйлийг хэлж байгаа. Тийм учраас Петр хэлж байна. Үүгээр бид илүү баттай иш үзүүлгийн үгтэй гэж. Одоо уншигчдын анхаарлыг хаашаа хандуулмаар байгаа гэвэл
үг рүү хандуулахыг хүсэж байгаа. Эзний үг рүү буюу бүр онцгойлон хуучин гэрээний бичвэр болох иш үзүүлгийн үг рүү анхааруулахыг хүсэж байгаа. Тэгээ хүмүүс тэгдэг тийм гайхамшигын тухай гайхамшиг л үзчих юм бол Иесуст итгэх юм шиг яриад байдаг. Гэтэл бид нар бичвэрийг харах юм бол итгэлд хүргэж болох хамгийн чухал зүйл юу вэ? Гайхамшиг уу? Тийм байж болно. Гэхдээ эзний үг илүү чухал гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй болдог. Иесус хамтд нь хэлсэн. Харин бидний хувьд юуг чухалчилж хүмүүст хүргэх вэ? Итгэлд хүрэхийн тулд. Иш үзүүлэг буюу баттай иш үзүүлгийн үгсийг тунхаглах, дамжуулах, сургах замаар яах вэ? Хүмүүсийг итгэлд дагуулах боломжтой болдог. Өнөөдөр юу? Мэдээж Бурхны одоо яагүй Иесусийн нэрээр хийгдэж байгаа гайхамшгуудыг ерөөсөө үгүйсэхгүйгүү. Гайхамшиг зарим хүмүүсийн хувьд болдог. Зарим хүмүүсийн хувьд болдгоо зүгээр бодит үнэ юм. Гэхдээ итгэлд хүргэх хамгийн чухал зүйл бол эзний үг л баг. Иш үзүүлгийн үг л баг. Олон хүмүүс биднээс асуудаг тийм. Чи тэгвэл энэ ингээд өччих. Тэрийг ингээд өгүүлээд өччих. Эсвэл энэ хүнийг эдгээгээд өччих. Эсвэл босгоод алхахуулчих. Тэгэх юм бол би итгэчихье гэж. Үгүй. Итгэлд хүргэх хамгийн чухал үн цэнтэй зүйл бол иш үзүүлгийн үг буюу Бурхны үг. Элчнэрийн буюус 12 шавнырын дагуулсан тэр үг баг. Гэдгийг бид анзаарах хэрэгтэй болж байна. Тэгээ энийг тодорхой харуулдаг нэг одоо түүхийг Иесус өөрөө Лук номонд бичсэн байдаг тий. Та нар санаж байгаа бол нэг баян ир Лазар хоёрын тухай түүх гардаг шүү дээ. Баян ир яадаг лээ. Өдөр болгон гой ховц өмсөөл баярлаж зингэдэг. Лазар бол харин үүдийг нь сахиад унсан хоолыг нь идчих юмсан гэж байж идэг. Тийм хүн байсан. Харин Лазар яасан? Үхээд Авраамийн үрд очдөг тий. Харин баян ир хаашаа явдаг лээ? Там руу явж байгаа. Тэгээ баян ир хүссэн тий Авраамаа эцэг минь ээ та наадах наашаа явуулчих наадах шингээд намайг сэрүүцэлгэлтэй гэсэн чи үгүй гэдгсэн. Энэ хоёрын хооронд асар том ангал байгаа учраас боломжгүй гэж. Тэгсэн чинь баян ир юу гэсэн гэхээр за тэгвэл нэг арга байна. Та Лазарыг буцаагаад явуулчих гэх юм бол манай 5 дүү яах вэ? Итгэчих байх гэж. Танд итгэчих байх гэж. Гайхамшигыг хараад амилсан нэгнийг хараад итгэчих байх гэсэн. Харин Авраам юу гэсэн гэхээр тэдэнд Мойсе болон иш үзүүлэгчд байгаа гэж хэлсэн. Тэрийг санаж байгаа шүү дээ. Гайхамшиг үйлд үзээд итгэлд ирэх гэхээс илүүгээр эзний үг буюу Мойсегийн үг, иш үзүүлгийн үгсүүдийг сонсож итгэх нь чухал гэдэг зүйлийг хэлж өгч байгаа. Тэгэхээр бидний хувьд анхаарлаа хаашаа хандуулах байх түвсэ? Юр бүсийн зүйл рүү юу? Хин нэгэн лүү юу? Үгүй. Бид нар анхаарлаа хандуулах ёстой ганцхан чухал зүйл байгаа нь эзний үг байгаа. Эзний үг. Эзний үг л бидний амьдралыг өөрчилдөг, босгон барьж байгуулдаг. Эзний үг бидний амьдралын олон асуудлуудыг зохицуулдаг, даван туулуулдаг. Ер нь бол. Тэрнээс өөр арга замуудаар бид нар гоё итгэж байгаад, гоё итгэлийн амьдралтай болоод амьдрна гэсэн юмэр ерөөсөө байхгүй. Тэгээ нэг зүйлийг би ойлгож байгаа. Ер нь бол сүүлийн үед жоохон бодоод гэдээ ойлгож ирсэн. Тэр нь юу гэсэн гэхээр яг энэ зүйлээс. Жишээ нь манай дүүнер бол надаас өмнө гэр болсон хүмүүс байдаг байхгүй юу? Та нар ихэнх нь мэдж байгаа. Би ч бол одоо гэр бүл болоод 4-5 жил болж байгаа шүү дээ. Харин манай дүүнер бол ялангуяа 2 дүүм нь бол бараг 10-15 жил болж байгаа хүмүүс. Гэр бүл болоод. Тэгээ тэд чинь ингээ гэр бүл болоод 5-10 жил болно. Тэгэл гэр бүл доторх янз янзын асуудал бэрхшээл, хэрүүл тэмцэл зөндөл юм болж байгаа шүү дээ. Тэр болгоныхоо талаар ингээд надаас үлгээ авах ямар ч хүсэл байхгүй зөө. Ямар ч хүсэл байхгүй. Яагаад гэж ойлгож байгаа биз дээ. Ойлгож байгаа. Тань тийм туршлага байхгүй хаа гэж. Та гэр бүл болоогүй юм чинь миний амьдралд юу болж байгааг та мэдэхгүй. Та надад зөвлөгөө өгч чадахгүй. Та үзэж туулаагүй гэж. Танд туршлага байхгүй шүү дээ гэж хэлж ирсэн. Ер нь шулуухан хэлж ирсэн. Тэгээ би бодчихсон байхгүй. За би тэгвэл гэр бүлтэй болоод сайн туршлага өрөмдлүүлээд тэгж байгаа би ингээд туршлагуудаа ярьж байгаа та нарыг өөрчилж өгье л дөө гэж бодчихсон. Одоо би яг ингээд багахан туршлагатай болсон. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон. Тэдний амьдралыг өөрчлөхөд миний туршлага тийм чухал биш үү? Залуу гэр бүлүүдийн амьдралыг өөрчлөхөд миний туршлага гэхээс илүүгээр хамгийн чухал зүйл юу вэ? Эзний үг л байна. Та нар нэг зүйлийг анзарч байгаа бол энэ сайн мэдээний номуудыг бичсэн Иесусийн шавнырын тухай ингээд бичсэн хүмүүсийг харах юм бол тэд хизээж өөрсдийнхээ итгэлийн амьдралын сайн гэрчлэлүүдийг бараг дүүлгэж ярьж байгаагүй.
итгэж ингэж амьдрдгийг, тэгж амьдрдгийг, би ингэж амьдраад, би тэгж яваад, би ингэж хизээч тийм байхгүй. Харин тэд юуг л чухалчилж ярьж ирсэн гэхэлэр хуучин гэрээг Есүс яаж гүйцэлдүүлсэнийг, гүйцэлдүүлэхдээ Есүс ямар үг сургаалуудыг зааж ирснийг, Есүс юу үлдэж байсныг, яагаад яаж хэлж байсныг гэдгийг л хэлсэн. Яагаад энэ дэлхий дээр амьдрсан, яаж үгсэн, хэрхэн амьлуулагдсан, хизээ ирэх юм. Энэ зүйлийг хэлсэн. Яагаад? Хүний амьдралыг өөрчлөх, биднийг итгэлийн замаар тууштай бөгөөд зөв зохистой алхуулахад хамгийн чухал зүйл нь хэн нэгний амьдралын сайн туршлага гэхээс илүүгээр, гайхамшиг гэхээс илүүгээр, чухал ойлголт гэхээс илүүгээр Христийн тухай сайн мэдээ буюу түүний талаарх үгсэл чухал гэдэг. Тийм учраас Петрийн донцлон хэлсэн. Үүгээр бид илүү баттай иш үзүүлгийн үгтэй гэж. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гих хүртэл харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарлаа тавихтаа сайн байдаг гэж. Та нар бичвэрт анхаарлаа хандуулахдаа сайн байдаг. Тэр чинь чухал. Энэ л чухал. Эзний үгтэй л ойр амьдр. Түүний үгийг сонс, сур, хэрэгжүүл, анхаар, түүгээр амьдр. Тэгэл болоо. Тэгээ би одоо дүүнэртэй бол одоо янз янзын одоо бол ингээд надаас үлгээ авах гал те янз янзын юм ярьдаг. Гэтэ миний хэлэх үг над бол туршлага мөрчлөг гэдэг юм гэхээс илүү эзэнтэй ойр бай, сүм чуулгандаа яв. Түүний үгэнд анхаарлаа хандуулад яг байгаагаар нь хүлээж аваад хэрэгжүүлэхийг хичээ. Тэгвэл бидний амьдрал цэгцтэй, зохистой, зөв болчих юм штэй гэж хэлдэг юм бол. Бидний амьдрал энэ харанхуй дэлхий одоо энэ хэцүү зүйлсүүдийг даван туулуулахад хэрэгтэй зүйл юу байх түвсэ? Эзний үг байна. Бурхны үг байна. Тэ? Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд чинь гих хүртэл харанхуй газар гэрэлтэж буй дэнлүүг анхаарцгаая гэж. Яаж бидний дэлхийг амьдралыг зөв зохистой туулах юм бэ? Эзний үгэнд анхаарлаа хандуулж, дэнлүү мэд, гэрэл мэд бичвэрийн үгийг иш үзүүлгийн үгсэд, Иесусийн тухай сайн мэдээний үгсэд анхаарлаа хандуулах замаар бидний нэг даван тоолох боломжтой болж байгаа. Тэгээд яг энэ зүйлийг бас маш тодорхой болж ойлгохын тулд Петр 20-21 дэх эшлэлийг бүр яг маш топ бөгөөд тодорхойгоор хэлсэн тийм. Бичвэрийн нэг ч иш үзүүлэг нь иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараа ирээгүй юуны төрөнд мэдэгтэн гэж. Учир нь нэг ч иш үзүүлэг хизээж хүний хүслээр гарсангүй харин ариун сүнсээр хөтлөгдсөн хүмүүс Бурханаас айлцсан юм а гэж хэлж өгч байгаа. Яг энэ зүйлийг хэлэхдээ Петр өөрийнхөө итгэлийн амьдрал болоод тунхаглалтай холбоотой зүйлийг бас хэлж байгаа. Ер нь бол. Миний та нарт дамжуулж байгаа сайн мэдээний үгс. Миний та нарт тайлбарлсан номлол энэ нь миний хүслээс гараагүй маа гэж хэлж байна. Петрийн хувьд л. Тэгээ энийг бид нар жоохон өргөн талаас нь харах хэрэгтэй, жоохон дэлгэрүүлж ойлгох юм. Петрийн тунхаглал болгоно нь Есүсийн хэлсэн үгстэй түүний амьдралтай, үхэл амьдралтай шууд холбоотой байсан. Петрийн тунхаглаж байсан үгс Есүсийн амьдралд цаашлаад хуучин гэрээний бичвэрүүдтэй нэгт холбоотой байсан, зөрчилдөхгүй байсан гэсэн утгатай. Түүнээс шин юм зохиодог юм бол байхгүй. Тэгээ олон гаж орсголууд ийм ярьдаг те та нар зарим зүйлийг сонссон баг. Есүс Христ Бурханаас ирсэн хүн мөн тэр олон сайн зүйлсүүдийг хийсэн. Гэхдээ зарим зүйлийг дутуу хийсэн учраас би хийж байгаамаа гэж хэлдэг. Би дэлгэрүүлж байгаамаа. Би үргэлжлүүлж байгаамаа гэж олон гаж урсгалыг одоо яг юу манлайлж байгаа хүмүүс нь хэлж байгаа. Гэтэл Петрийн хэлж байгаа зүйл юу гэхээр бидний хувьд эзний үгэн дээр нэмдэггүй. Харин эзний үгийн дотор бид нар ажилдаг. Эзний үгийн дотор буюу хуучин гэрээний дотор бид ажилдаг. Есүс Христийн заасан сургаал номлол амьдралын дотор бид ажилдаг. Түүнээс бид нэмж байгаа юм байхгүй гэж. Тэр талаар хэлж байна. Бичвэрийн нэг ч иш үзүүлэг нь иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараа ирээгүйг юуны төрөнд мэдэгтэн гэж. Амен. Тэгээ бидний хувьд анхаарах хэрэгтэй хамгийн чухал зүйл юу байна хтүсэн? Эзний үг байх нь. Эзний үг байх. Олон хүн одоо юу гэх вэ? Нэг зүйл над бодогдчихсэн зүйл юу гэсэн гэхээр бидний амьдрал болоод итгэлийн амьдрал эзний үгийн дагуу өөрчлөгдөж байх ёстой. Түүнээс биш бидний амьдралын дагуу эзнийг өөрчлөгдөж явах боломжгүй. Ойлгож байгаа үст те? Бид өөрсдийнхөө амьдралын одоо нүгэлт байдал, хүсэл,
өөрсдийн үзэл бодолд таацуулах замаар эзний үгийг тайлж, тайлбарлаж эзний үгийг өөрчилж болохгүй. Харин бидний амьдрал, бидний үзэл бодол, бидний ойлголт ухаарал, бидний амьдралын хэрэгжүүлэлт хэм маяг энэ болгоно нь буцаад яг уу бичвэрийн дагуу болж өөрчлөгдөж явах ёстой гэдэг хамгийн чухал зүйл байна. Амен. Тэгээ эзний үгэнд анхаарлаа хандуулсан өөрчлөгдсөн тийм итгэлийн амьдралтай хүмүүс байгаасаа гэж та бүгдийг бас урамшуулах байна. Тэгээ эзний өмнө очиод хамтдаа залбирцгаая. Хайртай эзэн бурхан минь, та өнөөдөр бидэнд Петр номоор дамжуулаад чухал зүйлсүүдийг эргэн сануулж, ятгахж, сэнхрүүлж байгаагийн төлөө танд талархаж байна. Бидний итгэлийн амьдрал өсөж, төлөвшөж, Христтэй улам бүр адил болохын төлөө та бидэнд баттай үгсийг буюу бичвэрийг та бидний өмнө тавьсан, дэлгэсэн, бас унших боломжтой байлгадгийн төлөө эзэн танд талархаж байна. Эзэн бурхан, элч нараар дамжуулаад, иш үзүүлэгчдээр дамжуулаад, онцгойлон Христийн амьдрал болоод үхэл амьдралтаар дамжуулаад та бидэнд мөнхийн амийг, амар тайвныг, итгэлийг, нэгүслийг өгсөн учраас танд талархаж байна эзэн бурхан. Тэгээ бидний амьдралын бүх талбар бичвэрийн дагуу хэлбэрээ олж, өөрчлөгдөж, шинжлэгдэж, барьж байгуулагддаг байхын төлөө эзэн та үргэлжлүүлэн бидэнтэй ажиллаач, удирдаач, чиглүүлээч гэж гуйж эзэн бурхан. Таны ариун сүнс бидний амьдралыг өөрчлөх болтугай. Таны ариун сүнс бидний бодол санааг шинжлэх болтугай. Таны ариун сүнс тантай уулзах өдрийг хүртэл итгэлийн замаар тууштай бөгөөд говьшгүй алхуулах болтугай гэж танаас гон залбирч байна. Тэгээ бүх алдар магтаал нь танд байг. Таны хайр ивэл нэгүсэл, таны тааллыг олсон хүмүүсийн дээр байх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирч байна.